Тэр үүний тулд бүгдээр одоо баримлын шавар дээр өнгөнгийн чулуугаар юм шигтгэмлэн бүтээл хийх юм аа. За тэгээд чулууг бол багш нь шүрээр орлуулсан байна. За хүүхдүүд мань бол чулуу эсвэл товч янз бүрийн зүйлүүдийг ашиглаж болно. Хамгийн гол нь за шигтгэмлэлээр бүтээл хийнэ гэдгийг маш сайн анхаарах нь чухал юм шүү. За хичээлд орцгоо. За өнөөдрийн хичээлд маань хэрэглэгдэхүүнээр багш нь танилцуулъя. За эхлээд харамгийн маркер эсвэл хүүхдүүд маань харандаагаар орлуулж болно. За мөн баримлын шавар ажиллах учраас баримлын шаврын хэрэглэгдэхүүнүүд за багажнууд байх ёстой. За үүний дараагаар цаастай ажиллах учраас бас юм цаасны цав байх хэрэгтэй. За одоо хамгийн гол 3 зүйлийг танилцуулъя. Эхнийх нь бол А4 хэмжээтэй юм 2 шиг өнгийн цаас хэрэгтэй. За үүний дараагаар за өнөөдрийн хичээл маань чулуугаар тийм ээ чулуун шигтмэл учраас чулууг орлуулсан юм шүр. За хүүхдүүд маань өөрсдөө гэрийн нөхцөлд янз бүрийн зүйлээр яг орлуулж болно, шигтмэл хийж болохоор. Тэгэхээр бүтээлээ хийж дууссныхан дараа хараад яг юугаар орлуулж болох вэ гэдгийг хүүхдүүд маань бас сайн хараарай. За баримлын шавар. Баримлын шавар бол хоёр үндсэн төрөл байгаа. Нэг нь Орос баримлын шавар гэж байгаа. Хаталт нь удаан тийм ээ. Одоо уламжлалт. За дараагийнх нь бол хүүхдүүд бидний бас сайн мэддэг 3D баримлын шавар байгаа. За 3D баримлын шавар бол их хурдан хаттдгаар бас их онцлогтой тийм ээ. Тод өнгөтэй. За өнөөдрийн хичээлдээ багш нь за 3D баримлын шаврыг сонгож авлаа. За тэгээд эдгээр өнгийн цааснасаа за дээдлийн хоёр өнгийн цаасын сонгоод авчаа. За тэгээд бүтээлээ хийж эхлэе да. За эхлээд бид нар за тухайн бүтээлийнхаа хийх одоо үндсэн форматаа бэлтгэх ёстой. Одоо зургийг тэр ажиллах үндсэн талбараа бэлтгэх гэсэн үг. Тэгэхээр үүний тулд за багшны цайр өнгийн цаасыг нь сонгож авлаа. За хүүхдүүд маань энийг ингээ анзаарч байгаа тийм ээ. За ингүүл хөндлөн болчихно. За анкера босоо болчихно. За босоо чиглэлд ингэж байрлуулж байгаад за доод хэсгээс нь за ингээ үзүүрлүүн ингээ авчихна. За үзүүрлүүн авлаа. За булангийн тааруулаад өнгийн цаасныхаа гол дээр яг нь хуруугаараа дараад за голоосоо ингээд 7 хуруугаараа тэгшгэн явлаа. За энэ нуглаас үслээ тийм ээ. Энэ нуглаасаа ийшээ хоёр тишээгээ ингээд сайхан дараад хэрэгтэй. Маш сайхан ингээд дараад өгөх юм бол биднэрт ингээд хуваахад илүү хэлбэр болно гэсэн үг. За одоо зүүн гарахад 7 хуруугаа яг нугалсныхаа энэ хэсгээр бариад за баруун гараараа энэ үзүүрээс нэгэ барьчихна. За тэгээд ингээд татах маягаар урна гэсэн үг. За жон доош туллаа. За одоо хуруугаа ахиулъя. За хуруугаа ахиуллаа. За ингээд татаад ерөөс ингээд татаж урж байгаа шүү. Тэрнээсээ анзаараа. За ингээд хоёр шиг цаастай боллоо тийм ээ. Одоо энэ цаасаа бүгдээр одоо цаасны цавгаар сайхан цавуудчих. За цавуудад бас их учиртай. Эхлээд хүрээлж цавуудах хэрэгтэй. Яг энэ тухайн цаасныхаа хэлбэрийн дагуу. Тэрний дараагаар за энэ диагоналд буюу X-лэх маягаар тийм ээ. Одоо хүүхдүүд маань сайн мэдэх ихээ үсэг маягаар ингээд өгчин. Дараа нь энэхүү цаасаа за том одоо энэхүү цаасан дээрээ за өөрийнхөө баримжаагаар одоо 2 дугаар ангийн хүүхд гэдэг бол бас ийм баримжаалах чадвар бас 1-р анги одоо илүү сайн хөгжсөн байгаа тийм ээ. За тэгээд түрүүний яг цавуудсан нэгээ санаад аль хэсгээр цавуудсан мэлээ тэр хэсгээрээ ингээд дараад өгчин. За голоор нь X-сэн тийм ээ. Яг энэ аргын дагуу яг ингэж хийгээд за ингээд өнөөдрийнхөө бүтээлийнхаа үндсэн талбараа бэлэн болголоо гэсэн үг. За үүний дараагаар харамгийн маркер эсвэл за харандаага хүүхдүүд маань ашиглаж болно гэдэг байгаа тийм ээ. За энэ дээр багш нь одоо нэг сонирхолтой зүйл зуръя. За багш нь энд нэг зөвгөө зурхаар шийдлээ. За нэг номон зураас за доошоо харсан өөр нэг номон зураас зурчээ. За одоо биеийг нь зурлаа. Би энэ мэдээж хэрэг толгооноос том байх хэрэгтэй тийм ээ. За одоо зөвгөө чи ардаа нэг юм юутай байдаг шүү дээ. Хатууртай байдаг тийм ээ. Тэр хатуурыг хэлээ. За тэгээд зөвгийн маань мэдээж хэрэг нэстэг шавж учраас за ингээд албачийг ингээ хоёр номон зураас ашиглаж байна. За ингээ ерөнхий зураг гаргацсан байна. Хүүхдүүд маань багшийнхаа яг ямар дарааллаар яаж хийж байгааг их сайн харах хэрэгтэй. Тэгээд дагаж дуурайж хийхээс илүү одоо яг телевиз үзэж байгаа хүүхдүүд маань яг зурагтаа хараад шууд багшигаа дагаж хийхээс илүү маш анхааралтай харах хэрэгтэй шүү. Багшигаа яаж хийж байгааг анхааралтай хараад түүнийхээ дараагаар яах нь. За түүнийхээ дараагаар яг бүтээлээ илүү сайн бүтээл гарна гэсэн. Тэгэхгүйгээр одоо шууд юу гэдэг нь телевизийнхаа ард ингээд дуурайгаад хийгээд их юм бол бас амжихгүй тохиолдол их байгаа.
За одоо бүгдээрээ зураг гаргацсан учраас одоо энэ зурган дээр яах нь вэ? Одоо баримлын шавраараа түнд бий хийж өгнө гэсэн үг. За баримлын шавраа тодорхой хэмжээнд авлаа. За гартаа ингээ бөөрн хэлж гарынхаа алганы огрох одоо тийм ээ хүүхдүүд маань энийг маш сайн хийж чаддаг. За одоо үнийг за зөгийн дээр тавилаа. За түрүүн зурцсан учраас одоо бид нар хийхэд илүү хэлбэр гэсэн үг. За яг хэлбэрийн дагуу ингээд за хүүхдүүд маань нэг зүйлийг бас ингээ анзаарч байгаа бах тийм ээ. Багш нь баримлын шавраа их тийм зузаан явуулаад байна шүү дээ. Яагаад гэж бодож байна? Яагаад вэ гэвэл одоо бид нар чинь өнөөдрийн хичээлээр шигтгэмэл хийнэ гэдэг. Тэгэхээр энэ баримлын шавар дээр нөгөө шигтгэл маань яах нь вэ? Шигтгэл маань тогтчих ёстой учраас ингээд зузаан хийж байна гэсэн үг. За энэ хэсэг нь одоо дутлаа гэхэд яах нь вэ ингээд. За өөрийнхөө гарын мэдрэмжээ ашиглаа тийм ээ. Хэр хэмжээтэй дутчихвэн яг тэрнийхэн дагуу баримлын шавар ингээд нөхөд өгч гэсэн үг. За багш нь жоохон дахиад баримлын шавар ингээд нэмээд өгье. За анханасаа зурцсан учраас одоо хийхэд маш хэлбэр болж байна. За хүүхдүүд маань энэ бас багжаа бас ашиглахаа мартаж болохгүй. За илүү гарсан сертис хэсгүүд яах нь ингээд багжаа ашиглаад ингээд засаад явчих болно гэсэн байна. За одоо сүүлийн хэсэгтэр баг зэрэг орох учраас багш нь баг зэргийн баримлын шавар авлаа. За түүнийг яах нь ингээд за нарийнхаа хэлбэрт оруулаад за сүүлэнд нь ингээд өгч. Зураг анх гаргацсан байгаа учраас бидэрт хийхэд маш хэлбэр байна тийм үү? За ингээд бэлэн боллоо. За хүүхдүүд маань 3D баримтын шавар ажиллахдаа за маш хурдан татдаг учраас намыг нь заавал ингэж сайн дарах хэрэгтэй. За ингэж дараад тусад нь тавилаа. За үүний дараагаар за багш нь энийг энэхүү баримлын шавраа хатгаас өмнө за шигтэмлээ. За тхийн тулд эхлээд за цагаан өнгийн баримлын шавраа сонгож аваад за баримлын шавраасаа за багш нэг нүдийг нээх гээд байна. Тийм учраас нүдэндээ тохируулаад яах нь жижиг хэлбэртэй ингээд авчруулах зүгээр. За. За нэг ингээд. За хүүхдүүд маань ингээд баримлын шавраа ингээд бөөрнг хилөөд за үүний дараагаар яах нь яг нөгөө хүүхдүүд маань мэднэ. За боосны гурил илж байгаа юм шиг. За одоо харин гурилаа нөгөө тасалж байгаа юм шиг ингээд. Нэг. За хоёр хэсэгт хуваачлаа. За энэ хоёр хэсэгт хувааснаа гартаа ингэж борж яах нь. За ингээд авчаад өгч ингээд хоёр нүдтэй болж байгаа гэсэн. За нэг нүдээ байрлууллаа. За энэ талд нь за нөгөө нэг нүдээ байрлуулчих. За үүн дээрээ за багш нь маш бага хэмжээтэй хар өнг авлаа. За үүнийг хурууныхаа үзүүрээр тийм ээ хүүхдүүд маань ингээд маш жижигхэн хийгээд за ингээд нүднийх нь харыг нэч. За яг энтэйг ижлэгийн хэмжээгээр дахиад нэгийг авлаа. За ингээд. За ингээд хөөрхөн хоёр нүдтэй болчихлоо шүү дээ тийм ээ. За зүгийн маань өрнөсөн толгойн хэлбэр ингээд гараад ирлээ. За өнөөдрийн хичээлийн хамгийн чухал зүйл болох одоо багш нь шигтэмлээ. За тэгэхээр хүүхдүүд маань шар өнгийн багшны шүрийг сонгож авсан юм. За хөдөө орногт байгаа хүүхдүүд маань бас шүрний орн тийм ээ чулуу ашиглаж болно. Одоо жижигхэн чулуу аваад за тэгээ хүссэн өнгө чинь хэрвээ байхгүй бол түүнийг бас ингээд будаад гоош будгаар бас будаад их гоё өнгө оруулж болно гэсэн үг. За зүгийн маань их гоё шар өнгөтэй байдаг учраас одоо багш нь шар хар гоё ингээд алдгалсан байдлаар хий. За эхний яг нь чулуу шүрээ ингээд шигтгэлээ. За ингээд араас нэг хүүхдүүд маань жоохон сайн дарж өгөх хэрэгтэй шүү хүүхдүүд те. Дөрөв багш нь баримлын шавраа нэлээд зузаан тавьсан учраас одоо шүрмээ нааж байна. Энэ дэр илүү сайн тогтож байна гэсэн байна шүү дээ. За шар шүрээр явсан бол одоо шар хар алуу гэдэг учраас за одоо харыг авчи. За ингээд жоохон дарс хийгээд хитрхи чанга дарж болохгүй. Өөрөөр ингээд багаар ингээд дарж өгвөл илүү оновчтой байгаа. За шар явсан одоо шараа явъя. За иймэрхүү байдлаар ингээд их гоё алаглуулад өгөх юм бол манай яаж зөвгийн манай илүү гоё харагдчихна гэсэн үг. За шараа явлаа, хараа явлаа. За хүүхдүүд маань маш сайн ажиглаж харна шүү.
маш сайн ажиглаж хараад дараа нь бүтээлээ хийх нь илүү оновчтой. Тийм ээ? Яг ямар материалаар хийх үү, шүрээр хийх үү, эсвэл чулуугаар хийх үү. За эсвэл өөр бүр орлуулж болохоор юу вэ, тийм ээ? Товч байсан ч болно. Хэрэгэлдэггүй юм уу, товчнууд байж болно. За одоо эндээс хар явсан юм чинь одоо шараа. За ингээд дээрээс нь баг зэрэгээр дараад өгөх юм бол бидний зөв юм илүү гоё болно. За хүүхдүүд маань нэг юм анзаараарай. За эхлээд 3 явлаа тийм ээ энэ жижиг хэсэгтэр нь. За талбай тосгосон 4 явж байгаад за энд нь 3 ч юм ингээд тухайн хэлбэрээс нь шалтгаалаад энэ чулуу буюу энэ шүрнийхэн тоог янз бүрээр хийж болно. За ингээд манай зүгийн маань үндсэн бие нь гараад ирлээ. Одоо бүгдээрээ далавчийг нэр. За далавчийг энэ цагаан өнгийн за баримлын шавар авлаа. Тийм ээ өөрийнхөө далавчаа хийх гэж учраас хүүхдүүд нь өөрсдөө мэдрэмжээр авах хэрэгтэй. За эндээс багахан зэргийг авлаа. За гарынхаа алганд ингээд жоохон бөмбөлөг хэлбэртэй болох чинь. Ийм болгочвол ажиллахад илүү амар, дээрээс нь илүү гоё болно гэсэн. За далавчин дээр багш нь ингээд зургийнхаа дагуу яаж юм. Ингээд тавиад өгчин. За илүү дутуу гарсныг нь за баримлын шаврынхаа багжны тусламжтай байх нь ингээд сайхан ингээд тараагаад өгөх хэрэгтэй. За нөгөө талын далавчийг хий. За нөгөө талын далавчаа бас ингэж бүрэнхий болголоо. За баримлын шавар бол үндсэндээ яг 2 техниктэй л байдаг. За эхнийх нь хасах техник буюу баримлын шавраас ингэ хасдаг. Нөгөөх нь бол ингэ нэмэх баримлын шавранд нэмж ажиллах юм байна. За иймэрхүү бол байгаа. За бид нар ингээд нэг хөөрхөн зөвгөйтэй болчихлоо шүү дээ. За зөвгөнийхөө далавчийг илүү гоё болгох нь илүү юм жижигхэн, бүр жижигхэн юм бас шүрээ ашиглаад за яг далавчаа илүү сонирхолтой болох үүднээс багш нь энд ингээд за жижигхэн нөө чулуу буюу тийм ээ энэ шүрээ бас ингээд хатгаад өгч. Тэгэх юм бол бас бидний зөвгөн маань бас илүү сонирхолтой харагдана гэж багш нь бодож байна. За бид нар гол дүр болох зөвгийг хийлээ. Одоо харин зөвгийн дээр их гоё цэцэг одоо байгаагаар хий. За багш нь өнөөдөр та нартаас нэлээд хэдэн цэцэг хийх аргуудыг бас зааж өгөх шийдлээ. За хамгийн түрүүнд за дурын нэг өнгөө сонгоод авчаа. Багш нэг улаан өнгө авлаа. За улаан өнгөөс өөрийнхөө хүснээрээ за ийм хэмжээтэй ч юм уу тийм ээ хүснээр ингээ баримлын шавар авлаа. За түүнийг гарынхаа алгандаа юм. Гарынхаа алганы хонхорхонд ичгээр тэг бөөрөнхий болчихно. За энэ бөөрөнхий дээр хамгийн ихний амархан аргаас эхлэв багш нь. За энийгээ сайхан ингээ дээрээс нь ингээ дарчихна. За ингэж дарангуутаа за хар өнгийн юм чулуу юм уу эсвэл шүрээрээ тийм ээ яг голыг нь олж жоод за ингэ дараад өгөх. Тэнгүүтээ яах нь вэ? За энэ багжаа одоо бүгдээр ашиглах нь шүү дээ. За нэг за ингээд тойруулчихна. Гээд ингээд тойруулчих нь шүү дээ. За ингэж тойрууллаа. Дараа нь яах вэ? Энэ тойруулснаасаа за нэг арай өргөн хэсгээр нь за үзүүрүүдийг ингээд өгч. Сайн хараар өгч. Ингээд. Гэтэ энэ бол баримлын шаврын энэ бүдүү хэсэг нь шүү дээ, тийм ээ. За тэрүүгээр ингээд үзүүрүүдийг ингээд өгч. За ингээд төхөр цэцэг хийх маш амархан ингээд арга гараад ирлээ гэсэн. За баримлын шавраа одоо эвтэйхээ ингээд өөрийнхөө багжаа ашиглах явах нь ингээд хуулаа авчна. За үүнийхээ дараа гараараа барьж хагаад за өшөө илүү бүдүүн хэсгээр нь яах нь вэ? За ингээд за үзүүрүүдийг ингээд өгөх юм бол цэцгийн маань дэлбээ илүү гоё тодорч өгч байна гэсэн үг. Тэгэхээр энэхүү аргыг сайн харна шүү хүүхдүүд нь. За хажууд нь хүүхдийнхаа гэрийн даалгаврыг хийлгэж байгаа эцэг их эсвэл ах эгчнэр нь байвал тийм ээ. Бас яг энийг хараад за хүүхдтэй за эсвэл дүүдээ их гоё зааж өгөөрэй гэж. За тэгээд жижиг өнгийн бас өөр юмтай юм чулуу юм уу шүрээ ашиглаад за багшны дэлбээ болгон дээр нь за нэг ингээ хатгаад өгчээ. За өнөөдрийн хичээл маань хамгийн гол нь шигтгэмлийн хичээл байгаа шүү дээ. Шигтгэмлийн хичээлийг баримлын шавартай хэрхэн хослуулж бүтээл хийх вэ гэж. За ингээ баримлын шавар болон шигтгэл маань нийлээд ийм гоё болж байна гэсэн үг. За энд бид нар ингээд нэг гоё цэцэгтэй боллоо. За үүний дараагаас за багш нь одоо энд өөр нэг аргыг зааж өгье. Өөр нэг арга зааж өгтөө. За нэг өөр нэг өнгө сонгож авлаа. За баримлын шавар авсан бол заавал ингээд буцаагаад баримлын шавраа гэсэн таглаж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй бол хатчихна. За ягаан өнгөг. За багш нь дахиад жоохон нэмээд авчих. Ягаан өнгөийг сонгож авлаа. За мөн ялгаагүй яах нь гартаа ингээд бөөрөнхөлчихнө. За одоо энэ бөөрөнхөлснийгоо
За ингээд яг нэг юм хүүхдүүд маань ингээд анзаар цагаан сараа гэдэг тийм ээ бидний буусны гурил ингээд нарийн болгоч шиг болгоод за мөн ялгаагүй хутгаараа ингээд за 1 2 3 4 ингээд 5 ч юм уу ингээд болгочихж байна. За одоо энэ болгосныгоо яах нь вэ? За 1 за ингээд тойруулчихна. Маш амархан бооз. За ингээд тойруулчихна. За ингэж тойруулангуудаа за хар өнгийн шүрээ авлаа. Голд нь ингээд тавьчих нь шүү дээ. Түүнийхэн дараа цэцгэн дээр ингээд дараад өгчих хэрэгтэй. За яг гол хэсэгт нь ингээд дараад өнгөд яаж цэцэг маань өнгээ гараад ирсэн шүү дээ. Ийм амархан байна шүү дээ. Тэгээ энэ хүү цэцэгвэ бид нараас өшөө гоё болохын тулд энэ хэрэгжилж байгаа энэ баримлан шаврынхаа энэ хутгаас ашиглаад за цэцэг болгон дээр нэг ийм гоё зураас нь бас хийгээд өгч болно. За хүүхдүүд маань зөвхөн гараараа игээд байхаас илүү за бас энэ гоё энэ багажнуудаа бас ашиглавал бас илүү гоё болно гэсэн. За ингээд дараагийн цэцэгтэй бэлэн болчлоо. За үүний дараагаар дахиад нэг бас сонирхолтой цэцэг цөмөрөө хий тийм ээ. Цэцгийг бол маш олон төрлөөр хийж болно. Хүүхдүүд маань өөрсдөө бас гоё зохиогоод хийж болно. Төрөл бүрийн аргаар хийж болно. За мөн ялгаагүй гол нь бүрэн хэллөө. За одоо энэ бүрэн хэлсэн дээрээ за мөн төрөнийхөө аргаар ийм болголоо. За ингээд ижил хэмжээтэйгээр ингээд тастаад за хүүхдүүд маань өөрсдөө яг баримжаагаар их гоё тастчихвал их зүгээр. За мөн ялгаагүй тойруулаад за ингээд тойруулаад өгчин. Ингээд цэцэг маань бэлэн болсон байна. За яг голд нь нөгөө хар шүрээ гэдэг ч юм уу шүү дээ. За үүний дараагаас одоо багш нэг сонирхолтой зүйл хийх гээд байна. Тэр нь юу вэ гэхээр за энэ үзүүр эсхийг нь ингэчих болно. За нэг авчлаа. Ингээ авчиж. За үзүүр болгоно ингээ авчингууд их сонирхолтой арай өөр төрлийн цэцэг гарч ирэхлээ шүү дээ. Тэгээд өмнө нь ашигласан тийм ээ. За багжаа ашиглаад яах вэ эднэрийгээ. Ингээд гоё дэлбээ нэг бүрийг нь их гоё. Ингээд тодруулаад өсч болно. За энэхүү дэлбэн дээр бас их сонирхолтой нөгөө за жижиг за юм шүрнүүдээ бас ашиглаад за хүүхдүүд маань заавал бас юм зүгий эсвэл цэцэг хийх шаардлагагүй. Үндсэндээ багшийн зааж өгсөн аргыг ашиглаад за шигтгэмлийг хэрхэн хийдэг вэ гэдгийг одоо өнөөдөр сурж байгаа учраас энийг ашиглаад өөр бүтээлүүд ингээ хийчих болно. За ингээ баримтын шавар нойтон дээр ингээ цаасан дээр тавьчихвал шууд ингээ наалтчдаг байгаа. За багш нь ингээ урдчлаад бас нэг хідэн цэцэг бэлдсэн байгаа. Эдгээр бол хатцсан. За эдгээр хатсан цэцгийг тэгвэл яаж энэ дээр ингэж наах вэ гэвэл цаасны цавгаа ашиглчихна. За ард нь яах нь ингээд цавгаа ингэж бөөрөнг хийж түрхэж өгөөд за үүнийг за энд байж болж байна. За артлыг нь яах нь дахиад цавуудлаа. За магадгүй энд байж болох юм. За гих мэтчлэн ингээд их олон төрлийн цэцэг янз бүрээр ингээд сонирхолтой байдлаар хийж болно. За багш нь энд нэг ганц цэцэг цэнгэр цэцэг бас хийчихье гэж бодлоо. За ингээд цэнгэр цэцэг хийчих. Мөн ялгаагүй гартаа бөөрөнг хэллээ. За үүний дараагаас за ингээд голд нь хийлээ. За одоо арай өөр техник ашиглая. За одоо жоохон чанга дарлаа. Энийг хоёр тишээ болгочихно. За мөн ялгаагүй ингээд хоёр тишээ болголоо. За үзүүрийг ингээд авчичихна. За хүүхдүүд маань за хоёр тишээ болголоо. Гарч ирснийг үзүүрийг авчлаа. За дараагийнх нь жоохон чанга дарлаа. Хоёр тишээ болголоо. За үүнийг яах нь бас голоор нь авлаа. За ингээд үзүүрүүдийг авчичнаа. За ингээд нэг хөөрхөн цэнхэр цэцэгтэй болчлоо шүү дээ. Энийг ишүү илүү гоё болгохын тулд за нөгөө шигтмэлүүдээ ашиглаад өгөх хэрэгтэй.
За ингээд маш сонирхолтой ингээд ил тууж цэцэгтэй. За анхуй төвөгтөө бол за энэ багжаа ашиглчихна. За багш нь энд ингээд цэцгээгээд өгчээ. За ингээд үндсэндээ яг өнөөдрийн манай яг бүтээл маань ингээд боллоо. Хүүхдүүд маань за энэхүү бүтээл өөрөө яаж гоё баяжуулж болох вэ тийм ээ? Юу нэмж болох вэ? Тэрийгэ бодож жоод хийж болох нь байна. За багш нь зөвгөн дээр яг юм хоёр хөл бас нэмээд зурчих. Тийм ээ. За ингээд. За баримтын шуураараа янз бүрийн гоё навч, жимс одоо юу ч байж болно. За энийг бол хүүхдүүд маань гоё өөрсдөө бодоод зурсан ч болно тийм ээ. За ингээд гоё хийж болно. Хамгийн сүүлд нь за энэ дээрээ өөрийнхөө за их гоё гар үсгээ бас их гоё зураад өгөх хэрэгтэй. Инх юм бол хаач авахгүй бидний цорын ганц дахин татдагшгүй ингээд бүтээл болж байна гэсэн үг байна. За хичээлээ анхааралтай үзсэн хүүхдүүдтэй маш их баярлалаа. За хичээлээ маш анхааралтай үзээд одоо шаардлагатай материалуудаа цуглуулад за тэгээ хүүхдүүд маань хизээж хийж болно. Хамгийн гол нь өөрийнхөө яг ямар бүтээл хийх чагаас шалтгаалаад материалын их тийм зөв сонгороо гэж хүүхдүүдэд зөвлөе. За өнөөдрийнхөө хичээлээр бол багш нь жишээ болгож харуулсан бүтээл бол энэ байна тийм ээ. За одоо энэ хүү бүтээл маань бол ерөнхийдөө цэцэг за зүгээ гэсэн гол үндсэн юмнууд нь байна тийм ээ. За бус зүйлүүд нь хүүхдүүд маань өөрсдөө ингэхгүй зохиогоо баяжуулаад хийгэрэй гэж багш нь хэлээ. За бүр гоё баяжуулаад өшөө олон гоё цэцэгтэйгээр ч гэсэн ингэ хийж болно. Тэгээ заавал бас зүгий гэж хэлэхгүй багш нь. За цэцэгүүд байж болно, шувууд байж болно тийм ээ. Маш олон төрлийн олон зүйл байж болох учраас хүүхдүүд маань бас өөрсдөө ингээ гоё баяжуулаад хийгэрэй. За дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай хүүхдүүд. Амжилт хүсье.